Асуу мө. За Цэнгэл гişүү асуу гэж байна. Цэнгэл. За. Энэ зээлийн асуудал бол их зүйтэй асуудал л да. Энийг бол дэмжиж байгаа. Цаашид Азийн хөгжлийн банкнаас босоо элтэй тэнглэгийн энэ зам дээр зээлийн хөрөнгө өгөө. Энэ дээр одоо зам тээврийн газраас барилга бат юу зам тээвэр барилга бат байгуулалтын яамнаас ямар хувь бодлого барьж байгаа юм бэ? Нэгдүгээр, хоёрдугаарт одоо энэ за энэтэй холбоогүй асуудал. Гэхдээ энэ хөгжлийн одоо банкнд санхүүжигдэх замын зургууд одоо хэр явуулж байгаа юм. Зургийн ажлыг одоо өнөөдөр хийгээгүй юм чинь энэ 4 сараас эхлээд манай байгалийн одоо юунаас хамаарат жинхэнэ инженерийн шугамжилтыг барих асуудал эхэлдэг. Тэгээ зураггүй үед энэ бэлэн биш юм чинь энэ зам барилгын ажлыг эхлэх нь энэ хойшлогдоод энэ онд бол юм баригдахгүй болох гэдэг шүү дээ. Энэ дээр одоо ямар бодлого барьж байгаа юм бэ? Гэсэн юм хоёр асуудал. За. Доржонд хариулах уу? Ган төмөр дараа нэмэх юм байвал бэлдэж байгаа. За, Цэнгэл гişүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр асуулт. Азийн хөгжлийн банкны хэсэг Доржонд инхтөр авсан мэн газар энэ дарга ган төмөр зам барилга зам тээвэр барилгад байгуулалтын яамны газрын орлогч дарга ийм улсууд орж байгаа. За, Доржонд. Азийн хөгжлийн банктай бид нар 2-3 салбар дээр бол маш их нэгт хамтарч ажиллаж байгаа. Боловсрол, эрүүл мэнд, үүн дотор дэд үтсийн салбарт бол энэ зам тээврийн чиглэлээр бол нэлээд их ажлуудыг хийгээ явж байгаа. За, одоогийн оруулж ирж байгаа ерөнхий хэлцээр бол олон үе шаттайгаар цаашид тухайн үед нь зохицуултуудыг нь хийгээд энэ замын томоохон төслүүдийг бол санхүүжүүлээ гэсэн ийм тохиролцооны бичиг баримтууд байгаа. Цаашдаа бол бид энэ босоо тэнглэгийн олон улсууд зам гэж нэрлэгддэг энэ хоёр улсыг холбосон замууд, төмөр зам, замун худалдааны логистикийн төвүүдийг барих чиглэлээр бол төслүүдийг бол өвчсөн байдлаар ярилцаа явж байгаа. Тэгэхээр цаашдын санхүүжилтүүд бол бид энэ холбоосууд дээр, зам дээр, төмөр зам дээр бол түлхүү одоо Азийн хөгжлийн банкнаас санхүүжилтийг хийнэ гэсэн ийм чиглэлээр ажиллаж байгаа. За, инхтөр ган төмөр нэмэх зүйлүүд байвал. За, инхтөр дарга. За, ер нь инхтөр авцсан газар хөгжлийн банкаар 4000 км замын зураг хийлгэхээр одоо ярилцаад тохироо засгийн газрын тогтоол гараад ингээд шийдэгдсэн байгаамаа. Тэр зургийг бол мөн шууд гэрээгээр хийхээр одоо манай яамнаас бас тодорхой хэмжээгээр компаниудын шалгаруулаад ингээд өгсөн байгаа. Энэ хөрөнгийн асуудал одоо жил хүлээгдчихэж байгаа юм. Бас яг Цэнгэл гişүүний хэлдэг үнэтэй. Одоо бол тодорхой хэмжээгээр тэрнээс ач холбогдол өгөөд ихэнд нь хийгдэх замууд дээр бол хөрөнгө гаргая гэсэн юм хөгжлийн банктай ярьж байгаа. Бас одоо шийдэгдэх байх гэж ингэж найдаж байна. Цэнгэл гişүү асуусантай холбогдуулаад тэр хангаан босоо тэнглэгийн булган баг хилийн чиглэл намнан уул дашин жилийн чиглэлийн замын зураг бол энэ жилийн төсвийн хөрөнгөн дээр тавигдсан учраас энэ чиглэлийн 268 км-ийн замын зургийн тендерийг удахгүй зарлнаа. Энэ жил одоо энэ навар хийгдлээ. Үг хэл. За, гişүүд асуулт тавьж хариулт тавлаа. Одоо элтгэл санал дүгнэлттэй холбож үг хэлэх гişүүд байна. За, юу хариулах гişүү?